спортын нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Эфир хөтлөгч миний би Уланбаяр улан Миша. Эфирийн найруулагчаар төгөлдөр та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. За бүгдэнд нь энэ өдрийн мэндэ. За. Хөлбөмбөгийн ертөнц. За спортын ертөнц гэлтгүй ер нь бол хөлбөмбөгөл ихтэй жоохон ярьчих гэж ярьж байгаа тийм ээ. Дөнгөж өчтөр Монголын хөлбөмбөгийн холбооны 1-р лигийн финалийн тоглолт гэлтгүй ер нь бол хамгийн сүүлчийн тойрог боллоо. Хамгийн сүүлчийн тоглолт шийдвэрлэх тоглолт байсан. Тэгээд дэрэн одоо Монголд бол хамгийн бас алдартай нэгүүдийн нэг тий Европт бас тааста нэг баг байгаа. Дэрэн баг 2-дугаар авсан байсан. 2-дугаарт орцсонсон. За харин Эрчим болон Вард FC гэдэг хоёр баг хоорондоо одоо оноо тэнцсэн. Хожсон баг нь 1-р хайранд орно. Хожигдсон баг нь 3-р хайранд орно гэсэн ийм юутай байсан. Одоо онооны зөртэй байсан. Тэгээд 3-1-ээр Вард FC одоо тэргүүлж лигийн авраг болж Монголын хөлбөмбөгийн холбооны дээд лигийн одоо болцлыг хангасан. Тэгээд одоо ингээд дээд лигийн мэргэжлийн тамирчид гэсэн цолыг бас өөрөхөр болсон байна. За тэгээд энэ Вард гэсэн FC-г бас нэг жоохон тийм дэлгэнгүй ярмаар санагдсан. За нэг хэдэн он санаж нөж за лигүүд байсан тийм ээ. За дээд лиг байгаад ямар нэгэн хөгжөө дэмжигчид нар тэр багуудыг хувааж авч одоо хоорондоо одоо нөгөө фанатик болгож ирсэн тийм ээ. За Вард гэхээр одоо VR Red Devils гэсэн тийм баг. Танаа. Тийм Манчестер Юнайтедийн одоо хөгжийн дэмжигчдийн юм баг байгаа. За хамгийн сонирхолтой нь манай талигч маань одоо тохойд одоо Манчестер Юнайтедийн одоо үүсгэн байгуулагч тэргүүн тийм MC гэж MC Тэмүүжин гэдэг залуу байдаг байсан тийм ээ. Манай хөлбөмбөг сонирхчдыг бол бүгдээрээ мэддэг. Ер нь мэднэ. Тий. За тэгээд бас Манчестер Юнайтедийн одоо Монголд одоо ийм маш олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Бид нар бол одоо өөрсдийн бас дотоодын тэмцээн, дотоодын одоо зугаалга, дотоод янз бүрийн ийм нөгөө арга хэмжээ олон нийтийг хамаарсан арга хэмжээгээр бас алдартай тохиол бас байдаг байсан. Тэгээд нэг санаа орж ирсэн бидгийг. Яг манай энэ хөлбөмбөг тоглолтыг хөлбөмбөг дэмжигчдийн дунд баг босгож ямар нэг улсын аврагч юм уу нэг ийм тэмцээнд оролцож байгаад яаж хийж яагаад энэ багийг нэг дээдлэгт орлох юмсаа гэсэн ийм мөрөдөл байдаг байсан. Энэ ихтэй нөгөө нэг фанатуудын дунд нэг хөлбөмбөгийн тэмцээн явдаг байсан шүү дээ. Юнайтедийн яалчгүй тэн дээр овол хүчтэй орж ирдэг. За Миланыхан нэг 3-дугаар байр руу ингээ ороод ичдэг байсан юм аа. Тэгээд Юнайтедийн чинь давгүй, Милан AC Миланыхан давгүй. За тэгээд тэр үед чинь яг очиж үздэг байсан үед Челси гэж бас хамгийн Челси гайгүй Челси. Нөгөө юу Манчестер Ситигийн фанатууд гэж сууж байдаг. Тэр үед цөөхөн тийм ээ. Тэгээд Монголд бас байд юм байна гэж тохоо үед харж идэв. Тото хэмж байдیں۔ Тото юм байгаа. Тото юм Ситигийнхээс олон байгаа бах. Тийм баг шүү. Тий. Тэгэж харин харж ирсэн. Тий. Тэгээд ямар ч байсан нэг юм баг бүрдүүлж нэг 3-4 жил ямарч байсан үтсэн. Тэгээд эцэст яалчгүй тэгээд хөлбөмбөг одоо нөгөө спонсоргүй эсвэл мөнгөгүй бол яаж хөгжүүлдэг тийм ээ. Тэгээд сүүлийн 2 жил гаруй одоо амтд цамхаа гэж нэг байгууллага үүсгэх тийм ээ. Тэрний Нямка гэдэг нэг залуу байдаг. Тэр одоо ер нь бол энэ клубыг цаашдаа удирдах авч за Золбаяр гэж золоо байгаа. За тэгээд Гоми гэж бас хэдэн залуус байгаа. Ер нь нэрийн сонсч ирсэн тарийн харж ирсэн тийм хүмүүс байгаа. Ямар ч байсан тэгээд манай нэг Тэмүүжингийн мөрөдлийн биелүүлж маш юм бонхоо хугацаанд шүү бас нэг 3 жилийн дотор дээд лигийн одоо болцлыг хангана гэж бас ховор тохиолдол байгаа. Тэгээд ямар ч байсан нийт баг хамт олон тамирчид болон одоо зохион байгуулагч тасалжуулагч юу гэдэг тий бүгдэнд нэгээс бас баяр хүргэмээр байна. Үнэхээр хүчрхэг тоглолт үзүүлсэн нэг ч хожигдоогүй 2 гол алдсан ийм статистиктай ямар ч байсан дээд лиг рүү орсон байт. Зүв. Тэгээд нэгээс ингэ дээд лиг рүү орж ирж тэгээд Эрчим баг хоормохонтой одоо плей-офф тоглолт хийн. 3 дугаар байранд орсон ч гэсэн. Яг тэгвэл 2 дугаар байранд Дэрэн баг орсон байгаа. Тий. Дээд лиг Дэрэн байгаа. Тэгэхээр одоо нөгөө
нэг лигт хоёр баг нэг багийн хоёр одоо төлөөлөл орох боломжгүй байдаг тийм ээ. Ямар ч лиг байсан ч одоо Монголд гэлтгүй ер нь бол Испани байна уу, Итали байна уу, Орос байна уу тийм байдаг тийм ээ. Тийм болохоор орох дээш гарах боломжгүй. Тэгээд 3 дугаар байр эзсэн эрчим баг маань ингээд буцаад дээд лиг рүү орох боломжтой. Хоромхонтой чинь плей-оффтой гэж. Тий, хоромхон бол бас чанга байлаа шүү. Энэ жилийн хоромхон яг хуу хожлууд авч чадаагүй ч гэсэн ер нь бол бүрэлдэхүүн нь бас чанга байгаа. Гэтэ эрчимчин одоо босон авраг байсан биз дээ. 9 удаа дараалж авч исэн авраг тийм. Тэгээд өөрсдийн талбайтай баг. Өөрсдийн талбайтай, өөрсдийн гэсэн одоо яагаад тухайн үед эрчим ингээд байн авраг болоодсэн. Би бол ингэж дүнсэн. Тэрний үхээр тухайн үед хөл бөмбөг бол одоо нэм сонирхолтой төвшөнд байсан шүү дээ. Зөвхөн хөл бөмбөгөөрөө хичээлэх юм бол ажилд явах хэрэгтэй болно. Бэлтгэлээ таслахгүй тий. Эсвэл ажлаа таслаад бэлтгэлтэй явна, эсвэл бэлтгэлээ таслаад ажлаа хийгээд тоглолтон дээр ирнэ. Тэгэхээр тухайн нөгөө юу нь эрчим бол яаж одоо тамирчтай барьж исэн гэхээр ажил олгож исэн. Тийм ээ, ажил олгоод чи ажилдаа яв. Тэгээд бэлтгэлтэй давхар яв. Тэгээд ийм нөгөө тамирчин байж ш одоо тэнцэн ажлаа хийгээд ер нь бол ийм постыг бас хангаж ер нь бол дулааны цахилгаан ажиллаж исэн тий. Тэгээд талбайг хажууд нь байдаг. Яг хажууд. Заалтаа гадаа талбайтай ер нь бол ингээд бас цогцсон юм бүтээгдэхүүн байсан болохоор тухайд хангалттай юг олж исэн бохоггүй. Ийм авраг болох боломжтой байжсэн. Одоо харин бас уг нь бол хөөрхөн спонсорд орж ирээд байгаа. Хөөрхөн уулын эзэдүүд бас болоод байна тийм ээ. Даанч тэгээд хөлбөмбөгийн холбоо гэж бас нэг жоохон эвгүй юмнууд хийгээд одоо бүр нөгөө EFC-ийн бүр тийм тэмцээнд орох боломжгүй ч бараг болж байгаа юм уу да. Нөгөө 1 тэрбум төгрөгийн шагналын сантай лиг гэд нэг ярьж ийсэн. Тэгээд одоо нөгөө ерөнхийлөгч нь одоо холбооны ерөнхийлөгч болгоцсон Анд Базар гэдэг хүний хувьд бол ярьсан өөрөө өгж исэн юм билээ. Бүр амалтцсан. Ийм яг ингээд мөнгөн дүнтэй холбоотой ийм одоо юу гэдэг лиг байгуулж байгаа юм бол яг тэр мөнгөний тэгээд тусгаад оруулах ёстой гэд. Тэгээд тэр нь ингээд болох ёстой байтал одоо тэгээ баг 9 сар энэ ч одоо хэдэн сараас эхлэх вүлээ. Тэгээ одоо 9 сараас ер нь үл эхлэх. 9 сар ч хүрэхгүй дээ одоо тийм ээ одоо тэгэл нэг хэдэн 7 хоногийн дараа. Тий, уулын эхлэн тэгэнгүүтээ тэр мөнгө санамжуудаа бүрдсэн зүйл байгаа мó байхгүй мөнгө байхгүй шээ мөнгө байгаа. Тий. Юу байх ёстой аахгүй. Тий, ер нь бол байх ёстой. Дууссан байж магадгүй. Дуусгацсан гэж аа. Тий, ийш тийшээ тараагаад ч юм уу одоо агтлаад идээд дуусгаад самралтын газар болгосон ч байж магадaltaа. Гэтэ яг хуу тийм логикаар бол тий байх ёстой. Тий. Дээрээс нь долларын ханш, еврогийн ханш өсөд байхад ч мөнгө байхгүй байх гэж ч үг байх уу. Тэгээд бас сая тэгээд бас энэ жилийн нэгдүгээр лиг онцлог гэсэн чинь нэгэн тойрог байсан. Тийм баг. Тий. Нэгэн тойрогтой ингээд тэмцээнийг бас зохион байгуулдаг юм байна. Анх удаа харлаа. Бас сонирхолтой юм байна. Харин нэгдүгээр лиг одоо эхэлж байгаа гэдгийг нь бол сонссон. Тэгэхингүүтээ яасан сонин 100 эхэлдэг лиг вэ? Энэ тэгээд хэдэн баг оролцоод хэр удаан олон тойрог явах болоо гэж яг бодсон л доо. Зүгээр тэрнээсээ бодлоод одоо 9 сард эхлэх нөө дээд лигтэй холбоотой ч юм уу нэг юм талбайн зохицуулт байхгүй болов гэдэг. Одоо яг учир шалтгаан мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ сая яг нэг тойрог гэж хэлсэн чинь угаасаа мөнгө нь тэр л байсан юм байна гэж. Тий, нэг тойрог. Одоо тэгээд дээд лиг эхлэн за 9 сараас хойш ер нь бол заалны лиг эхлэх ёстой гэж бас нэг шүүм явж байгаа. За яг энэний талаар бас нэрээ өчтөр би хит хитэн хүмүүстэй уулзаж яг гоё ярилцлага өгнө гэсэн тийм амлалтсан байгаа. Ер нь бол Улаамгом FC Улаамгом гэж баг байгаа. Тэ одоо Ус аймгийн төлөөлөлд за тэрний ерөнхий дасчуулагч Буйна гэж нэг цал байгаа. Та чинь орж ирж бас юу болж байна? Яг холбоон дотор юу болж байна? Лигүүд тэмцээн багуудын одоо асуудлууд хохирлууд юу болж байна гэсэн тэрний талаар гой дэлгэнгүй ярьцлага өгье гэсэн амлалтсан байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт багтаагаад энэ ярьцлага бас явуулъя гэж бодож байгаа. Улаангом Сити гэж тийм ээ. Бас нэгдүгээр лигт оролцож байхдаа улсын аврагаар эрхээ авч ирсэн, нэгдүгээр лиг рүү орох эрхээ авч ирсэн. За 22 дугаар лиг рүү бүр одоо ингэж ирсэн.
улсын аварга оролцож нэг ч удаа хожигдоогүй улсын аварга болж байсан. 2 дугаар лигээр ороод 2 дугаар лигт нэг ч удаа хожигдоогүй 1 дугаар лигийн одоо болцол сангаж байсан. Тэгээд 1 дугаар лигт ороод бас нэг ч удаа хожигдоогүй шууд дээд лигээр орчихсон. Ийм нэг гайхалтай бас 3 жил болсон. Тэгээд дээшээ гараад ер нь бол за нэг унчихгүйхэн шиг тэгэл байгаа л та. 22 онд 2 дугаар дивизионд орж исэн баха. Тий, харин тий. 22 оноос хойш. Тэгээд 22-оос 22 23 дээр чи ингээд төрүүлчихэж байгаа. 2 дугаар дивизион дээр. Тэнгүүтээ 23-оос 24 дээр нь төрүүлээд тэгээд 24 25-д. Тий, одоо ингээд 24 25 гэд орж ирсэн байна. Тэгээд ингээд бүтэн жил ингээд болчих واخ. Жил гараа. Тэгээд эн чин одоо бас нэлээд дээгүүр л яваад идэгсэн шүү дээ. Тухайд дээд лигд бол яг хаа тэгэл нэг унчихгүйхэн шиг үзэл байгаа. Яаж одоо би дээгүүр гэж хараад 2 дээр тууж ийн гэж. Тэр чин төвлөж нэгдүгээр лиг юм уу эсвэл 2 дугаар лиг харсан. Тиймэрхүү юмнууд байна. Тэгээд яалчгүй угаасаа тэгтээ бас нэг юм байсан. Доод лигээс дээд лиг рүү орж байгаа баг 70 жилдээ баг унжсэн. Ер нь бол дэлхийн ер нь стандарттай ер нь тийм ээ. Тэгтээ яг улаан тэгээд орж ирээд тэгээд унсангүй. Тэгээд бас тэрэндээ бас л амжилт. Тэгэхээр Лестер Сити л гэсэн үг байхгүй. Лестер Сити л байхгүй та тийм ээ. Англиэр бол. За тэгээд одоо ийм хөл бөмбөгийн холбоотой ийм ярилцлагууд ингээд яриа явж байгаа юм чинь. За яг нэг дундаас FIFA, UEFA гэсэн бас хоорондын том маргаа гарч байгаа тийм ээ. Яг тэр Монголын хөл бөмбөгөөс жоохон холдоогүй байгаа тэр одоо миний мэдхээр л хамгийн сайн тоглогч нь Гард Магна шүү дээ. Монголын хөл бөмбөгөнд. Тухайд бол тий. Одоо ч гэсэн одоо юу гэдэг нөгөө тэр гадагшаа дуудагдаж нөгөө урилгаар тоглох боломжтой ингээд трансфер хийх боломжтой байсан хэрэг надад Гард Магна гэдэг хүн ер нь нэлээд дээгүүр байр суурьтай байдیں۔ Тэгээд одоо дасгалжуулж тий одоо дасгалжуулж болсон тийм ээ тий. Бралушичтэй нөгөө их ойрхон байдаг. Тэгээд ингэж байна лээ юу гэж хэлсэн бэ гэхээр манай одоо шинээр тоглож байгаа хөл бөмбөг тоглож байгаа залуус нөгөө тоглох дуртай. Гэтэ нөгөө тоглолтыг бүрэн агуулгаар нь харагддаг. Тэгэхээр нөгөө яг нэг юу гэдгийг өөрөө дасгалжуулж байгаа үедээ өөрийнхөө тактикээр тоглох гэхээсээ илүүтэйгээр талбай дээр байгаа тоглогч нар яаж тогломоор байна гэдэгт нь би одоо зохицуулж ингэж дасгалжуулаад байна гэж. Нэг тийм ярьсан байсан. Тэгэхээр үгүй тэгээд сони юмд хөл бөмбөг сонирхдаг хүн тоглох дуртай байлаа гэж бодонгоо тоглолтоос үзэх дуртай баймаар ингэж. Тэгэхээр энэ дээр бас яг гоо энтэй холбоотой дасгалжуулагч янз бүрийн хүн орж ирвэл бас энэ талаар асууж бас тодруулъя. Дасгалжуулж бас оруулж болно. Угаасаа яг буйна маань яг тэр FC Улаангой дасгалжуулагч ерөнхий дасгалжуулагч байгаа. Тэрний бас удирдлагын доор манай Лүмбэ ах маань нэг удаа оролцож ирсэн гэж улсын авраа. Тэрний талаар бас нэг сонирхолтой фактуудыг ярих байна. Бас л чанга хүн шүү дээ. Тий. За ингээд Монголын хөл бөмбөгийн холбоо бол ингээд ойлгомжтой тийм ээ. За одоо дэлхийд бол одоо FIFA, UEFA гэж хоорондоо маш том бас скандал болж байна тийм ээ. Сайхан л байна. Тий. FIFA одоо өөрийнхөө хуваа 20% байсан мэл үү? 20%-ийг одоо Америкийн нэг том байгууллагад одоо зарна гэсэн тий. Зарснаа хөл бөмбөгийн бүх холбоонууд $50 сая амлаж байгаа. Тийм их мөнгө амлаж штэ. Тэгсэн чинь UEFA бол бид нар бол яг ийм хизээч оролцохгүй. Манай UEFA-дор байгаа бүх шигшээ багууд энэхүү юу тэмцээнд чинь ямар нэг тийм зохион байгуулсан тэмцээнд оролцохгүй гэсэн мэдээлэл өгсөн байдаг. UEFA чинь бас нөгөө одоо эн чинь зөвхөн шигшээ багаас гадна юунууд орж ирнэ штэ. Клубын юунууд одоо орж ирнэ. Яг хөө нэг хэсэг 20 хэдэн онд үлээ ковидын өмнө нөлөө ковидын үеэр л нөгөө супер лиг гэж зохион байгуулна гэдэг. Супер лиг зохион байгуулна гэж бас нэг явж байсан тийм ээ. Тэгээд тэр нөгөө авруудын лигт ордог багууд нөгөө UEFA-гийн хувьд нөгөө өөрсдөө мөнгө олоод байгаа тэр клубүүд мөнгө олохгүй байна гэдэг талаасаа нөгөө клубүүдийн зүгээс нэг тийм лиг зохион байгуулах гэхээсээ илүүтэйгээр жоох нэг айлах гэсэн одоо та нарыг мөнгөгүй болгож чадсан шүү гэсэн нэг айлах гэсэн тактик барьж UEFA-г нэг жоохон сандаргаж байгаа. За тэрний толгойн тэр чинь нөгөө Реал Мадридийн эзэн Флорентино Перес тийм ээ явж ирсэн. За тэгээд UEFA бол энийг бас тодорхой хэмжээгээр юу тал руугаа одоо хитрхийн нөгөө мөнгө тал руугаа та нар ороод байна гэдэг талаас аваад үзсэн бол UEFA арай одоо юу гэдэг нөгөө хөл бөмбөг сонирхогч руугаа одоо тэр нөгөө үзэгчийнхээ эрх ашигыг илүү бодсон зүйл хийсэн юм болоо да гэж тухайд харж ирсэн. Одоо UEFA чи Infantino-г шүүхэд өгнө гэж сүрдүүлээд байгаа шүү дээ.
За FIFA-гийн ерөнхийлөгч Gianni Infantino-гийн одоо UEFA-гийн чинь Ceferin гэж нөхөр байгаа. Тий. UEFA-гийн ерөнхийлөгч. Тэгээд FIFA-гийн ерөнхийлөгчийг одоо Infantino-гийн эсрэг хуулийн арга хэмжээ авах боломжтой гэж нэг анхааруулга. За бүр нөгөө юу гарч ирсэн байсан нөгөө үндсэн албан ёсны нөгөө мэдээлэл постэр болоод гарч ирсэн байсан шүү дээ. Тэгээд нөгөө Forward Enterprise нэртэй арилжааны охин компани байгуулах гэсэн одоо тэр сонирхлынхаа дагуу гэх юм уу та. Тэгээд тэр нь одоо дэлхийн аварга, клубүүдийн дэлхийн аварга, FIFA-гийн томоохон тэмцээнүүдийг зохион байгуулалт, арилжааны үйл ажиллагааг хариуцахаар төлөвлөгдөж байсан ийм компани байна. За тэгээд энэ одоо санаалжлага нь одоо олон улсын хэмжээнд ирэх хүчтэй эсэргүүцэлтэд тулгарсны эцэст FIFA одоо төслөө буцаан татсан. Гэтэ эсэргүүцлийг тэргүүлсэн байгууллагын нэг нь UEFA байсан бөгөөд төлөвлөгөө хүчиндээ хിവэр байсан хугацаанд за UEFA-гийн гишүүд FIFA-гийн бүх тэмцээнийг санал нэгтэйгээр бойкотлох шийдвэрлээд байсан. За тэгээ баримт тусдвал шүүхэд өгнө гэж. Одоо энэ хамгийн ихэнд энэ талаар чинь за байх боломжтой гэдэг утгаар телеграф байсан баха. Мэдээлжсэн санагдаад байна. Тэгээд энэний араас нөгөө юунууд орж ирж ирсэн нөгөө албан ёсны нөгөө постерууд ингэж орж ирж ирсэн. Тэгэж угаасаа Infantino-г одоо огцруулах шийдвэр саяны дэлхийн аваргаас хойш нэлээд явж штэ. Тийм штэ. Одоо нөгөө Балагууны улаан хуудаснаас авахуулаад тэгээд нэг улсын ерөнхийлөгч өөрийнхөө шигшээ багийн тамирчныг улаан хуудас авлаа гэд хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч рүү ирээд тэр улаан хуудсыг арилгаж гинэ гэдэг асуудал бол өөрөө цаанаа ингээд ямар нэгэн нюанстай байгааг бол илтгэж байна. За тэгээд одоо дахиад 30 оны дэлхийн аварга 34 оны дэлхийн аварга тэгээ 34 оны дэлхийн аварга дээр чи Сауди Араб гэж ярьж байгаа 38 оны дэлхийн аварга дээр Америк нэгдсэн улсын нэр дахиж орж ирж байгаа юм. За 38 он хүртэл Дональд Трамп байнч гэж юу байх вэ? За сайн мэдэхгүй байна. Infantino бас байнч гэж юу байх вэ? Гэхдээ бас сайн мэдэхгүй байна. Аль нь 50-50. Тэгэхээр энэ хоёр хэрвээ тийм сайхан харилцаатай гэж аваад үзэх юм бол 38 оны дэлхийн аварга дээр дахиад Америк нэгдсэн улс. Ороод ирэх боломжтой. Эсвэл Дональд Трамп байгаа хугацаанд шахалт үзүүлж байгаа 38 онд одоо энэ хөлбөмбөгийн холбооны тэр скандал шуумууд угаасаа салж тасардгүй. Өмнө нь одоо Sepp Blatter гэдэг хүнтэй холбоотой Катарын дэлхийн аваргыг бол шууд ярьсан шүү дээ. Энэ бол цэвэр 8. Юуны хэвлэлийн баг хурлынх нь үеэр шал танихгүй залуу гарч ирж хагаад юу шийддэг. Мөнгөн дэвсгэртүүд дээшээ цацдаг. Гэдэг асуудлаас болоод дараачийн одоо Sepp Blatter-ийн араас бол ингээд Infantino ерөөхдөө бол юу болж орж ирсэн. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөр ингэж орж ирсэн. Хамгийн эхнийх нь дэлхийн аварга нь 2018 оны Оросд болсон дэлхийн аварга. Тэгээд Катар, тэгээд одоо Америк нэгдсэн улс гэсэн 3 дэлхийн аваргын хугацааг бол дамжин ажилласан ийм хүн байна. Одоо тэгээд энэ одоогоор Gianni Infantino FIFA-гийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох хүчтэй дарамттай нүүр тулсан гэж. Тэгээ UEFA-гийн шинэ удирдлага шаардлагатай гэж мэдгдсэн бөгөөд за CONCACAF одоо Америкийн энтхийн ерөнхийлөгч Виктор Монтаглиани Infantino-г боломжит одоо залгамжлагчаар нэрлэгдэж эхэллээ гэсэн ийм шум бас явж байна. Одоо тэгээд энэ дээр чинь ганцхан UEFA-гийн одоо загталт ганцаараа FIFA-г дарамтлаж байгаа зүйл биш байхгүй юу? UEFA чинь зөвхөн Европын газар нутгаар л хязгаарлагдсан шүү дээ. Тэнгүүд одоо Азийн хөлбөмбөгийн холбоо гэж орж ирнэ. За нөгөө Африкийн хөлбөмбөгийн холбоо. За тэгээд нөгөө нэг Латин Америкийн хөлбөмбөгийн холбоо гэд ингээд энэ бүгдээрээ ингээд орж ирэхээр зөвхөн UEFA мэдгэл гаргасан ч гэсэн энэ хэдэн одоо юу гэдэг бусад одоо твүүдийн одоо хөлбөмбөгийн холбоо бас үүнтэй холбоотойгоор Infantino-гийн тэр хийж байгаа сандалтай нийцэхгүй байна гэсэн. Ийм зүйлийг бас давхар мэддэг. Тэгээ одоо энэ хойд Төв Америк болон Карибын хөлбөмбөгийн холбоо тийм ээ. За Азийн хөлбөмбөгийн холбоо гişүүд одоо Infantino-г одоо дэмжихгүй гэсэн талаар бас зөндөө ярьцдаг болоод явагдах багт л да. Тэгээд FIFA-гийн ерөнхийлөгчийн дараагийн сонгуул 2027 оны 3 дугаар сарын 17-нд болохоор бас тоологдсон байгаа юм байна. Жилийн дараа л байна л та. Тий, одоо яг л жилч одоо эхэлдэггүй бараг нэг хагас жилийн хугацаа байна л та. Юу ихгүй тэгээд одоо удахгүй болохоор шүү дээ. Ер нь тэгээд дэлхийн аварга гэдэг зүйл чинь маш олон зүйлийг намжаасан юм уу дөө гэж би ер нь хараад байгаа шүү дээ. Одоо энэ
олон зүйлийг намжаасан гэхээр за нэг тал дээр их олон зүйлийг гаргаж ирлээ. Тэр нь юу гэхээр араас нь авах одоо үр дүн буюу одоо энэ Италийн шгшээ багийн одоо хийсэн одоо хөдөлгөөнүүд зөв нэг хамгийн өглөө нь дасгалжуулагчийн томилонгуудтай оройн тэрийг өөр хүнээр сольж явах жишээний ч юм уу те. Гэхдээ тэр хоёулаа бас уншижсэн шүү дээ. Клаудио Раньери одоо нөгөө Фабрицио Романо дээр техникийн захиргаар тавигдлаа. Энэ нь бол нэг тийм Клаудио Раньеридээ биш байхгүй. Манчиныг унчих юм бол Раньериг араас нь дасгалжуулагчаар тавих тийм сонирхолтой нэг юм нүүдэл байгаа даа. За тэгснээ одоо энэ хөлбөмбөгийн холбоотой дэлхийн хөлбөмбөгийн холбоотой асуудал Инфантиногийн асуудал ингээ буцаагаас хөгдөөд эхэллээ. Өөр чинь зөндөө зүйл одоо би жишээлбэл энэ нэг зүйл ингээ хараагүй байсан чи одоо Ахмадын золбоо гэдэг багтай болж байгаа юм шүү дээ Английн Премьер Лиг чинь. Ясна? Ахмадын золбоо гэдэг нэртэй багтай болж байгаа юм шүү дээ Английн Премьер Лиг тий. Челси гээд Дани Велбек Жордан Хендерсныг хөдөлтөд авсан харин тийм байна. Энэ зүйлийг мэдхгүй зөв хөлбөмбөгийн холбоод одоо дэлхийн авраг шалгаруулалт гэж хараад байсан чи Алонсог эргэж чинь гэж ойлгож байгаа. За тэнгуүтэ Жордан Хендерсон Дани Велбекийг илрүүллээ гэсэн эхний 2-8 тэр байгаа байхгүй. Тэнгуүт эн чинь их сонирхолтой л манайх ингээ уналтын үедээ Челсигийн хөгшөрсөн тоглогч нарыг авдаг байсан. Тэгжсэн. Одоо нөгөө цагаараа байдгүй гэчээр тийм жирүүг явуулчлаа эднийх руу гэл. Тэгээд Welbeck чинь одоо эднэр чинь нас нэлээд өндөр байгаа шүү дээ. Хамгийн гол нь Welbeck чинь бас хурдны тоглолтч байсан мэт тий. Тэгээд довтлогч болно. Тэгээ одоо яаж тэгээд тоглох юм бол за мэдгүй магадгүй тэгэл дурчлага гэж нэг юм байна шүү дээ бас. Харин тийм. Тэгээд за хамгийн залуу нь Морган Рожерсыг сая дэлхийн аваргын дараа ерхэд бол өөрсдийнхээ игнэд нэгтгсэн байгаа. Бүр нөлөөс гарснаач. Ахмадын золбоо гэж. Тэгээд Дани Велбек 35 таа. Довтлогч. Оливер Жиру ч юм уу Хари Кейн шиг том биетэй нэгin хүрэлтээр бөмбөгийг цаашаа одоо юу гэдэг довтлогоонд дамжуулдаг эсвэл одоо нөгөө Сон Кейний хослол гэж хоёулаа ярьдаг гэсэн шүү дээ. Яг тийм довтлогч байсан бол би юм хэлэхгүй. Энд чи өөрөө туудаг байхгүй. Тэгээ бас л орон гарна л байсан л та манад багта. Тэгэхээр мэдхгүй би гайхаад байна. Гэтэ Алонсо тэгээ тоглуулж чадчих болохоор л энэнийг удалдаж авч байгаа л байх л та. Тэгж даа. Тэгээ Жордан Хендерсон болоод тэрнгүүд Велбекийн 36-тай. Заавал ингээ 30-аас дээш настай нэг тоглогчтой байж амжилтанд хүрдэг дасгалжуулагч юм болов эсвэл магадгүй эхний жилд шууд жоохон тийм доктортой унчихгүйхэн шиг нэг доктортой оноо цоглуулах тийм одоо тактик авч иж магадгүй. Тэгээд Челси угаасаа бас Англи гэлтгүү дэлхийн бас том багуудын нэг юм чинь. Байнгын амбицтай, байнгын том зорилготой байх хэвээр. Тийм ээ. Тэгэхээр одоо магадгүй залуу багууд шиг ингээд багаараа ингээд өөрсдийн академиас тамирчтай гарах хэвээр ингэн гэсэн тийм одоо зүйл байхгүй шууд одоо результат үзүүлэх хэвээр. Тийм. Тэгээд тэр чинь нөгөө юу штэ Bayer Leverkusen-д аврагалдаг жилдээ 30 гарцсан гэдэг утгаараа за Жордан Хендерсны би тэгэж харсан байхгүй. Granit Xhaka жишээлбэл Ливеркузен удалдаж аваад тэгээд тэр жилдээ аврагуулсан. Ерөнхийдөө Granit Xhaka төвийн одоо цэвэрлэгээний хагасаас тоглолт найруулдаг, холын пас сайтай. За тэгээд 16-ын гаднаас зогчдог нөхөр. Хендерсон бол ерөнхийдөө адилхан. Тий. Xhakаг бол арай хурдан баг. Гэхдээ тэгээ Хендерсныг яг худалдаад авахд за яг Granit Xhaka шиг яг төвөөс нь ингээд олоос нь ингээд найруулад ардаа 3 хамгаалагчтай үлдэхэд 2 төв дээрээ цэвэрлэгээний нэг хүнээ үлдээчээ тоглолтын найруулгыг ингээд авч үлдэх хүн байгаа юм байна да гэд Хендерсныг харж ирсэн чи Дани Велбек гингүүд нь за энэ угаасаа ярианы сэдв болохоос өөр аргагүй юм байна гэд оруулж ирж байна л та. Тэгээ бас яг гоё шийдлээ шүү дээ. Мэдгүй залуу хүн авч ирснээс мэддэг туршилтаа авсан дээр дээ. Ер нь бол тэгээ Жерсийн зарагдлаа ч үгүй ч ер нь энэ дээр. За Эндерсонд бол зарагдах. За Велбек дээр бол би мэдгүй байнаас. Велбек дээр их сонирхолтой л шийдвэр гарсан байна. За тэгэж ерөөхдөө хөлбөмбөгтэй холбоотой асуудлууд нэг иймэрхүү сэдвүүд орж ирж байна да. За маргааш тэгээд эргэн дахин уулзаж өөр шоу юм байна тийм ээ. За тэгээ.